Nepo babies гэж хэн бэ? Тэд яагаад тансаг амьдралаа гайхуулах дуртай вэ? Монголын нэгэн Nepo жолын найз охиндоо өгсөн тансаг бэлгүүд сүү тавихтаа хөлгөсөн нисдэг тэрэг нийлболж орлогоосоо давсан хэрэглийн залуусын бүхэндлийг төрүүлснээр ерөнхий сайд эцэг нөхцөрсөн нь саяхан. Хэдхэн хоногийн өмнө Непалд мөн л улс төрчдийн Nepo хүүхдүүдийн ганган машин, Chanel сүнх, амьдралын тансаг хэв маягийг харж уурссан залуучууд бослого тэмцэл өрнүүлснээр засаг төрөө мөрөд тарьчихв. Тэгвэл Nepo хүүхдүүд гэж хэн бэ? Энгийнээр хэлбэл эцэгхийнхээ эрх мэдэл, алдар нэр хөрөнгөн дээр төрж өссөн. Заримийнх нь өөрсдийгөө тодорхойлсноор нөлөөтэй айлын хүүхдүүд юм. Тэдэнд амьдралын бүхий л боломж, их усүр нээлттэй байхагаад нийгмийн шатаар ихэхтаа заягдмал боломжоо давуу байдлаар ашигладаг нийгмийн бүлэг юм. Эд материал амьдралын хэв маягаа гайхуулан сайрах нь өөртөө итгэл багтай. Өөрийгөө батлан харуулах, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ нь өндөр байгааг илтгэдэг. Гадаад хүчин зүйлсээр өөрийгөө тайвшруулах, бусдын анхаарал гайхшруулах дутуугаа нөхөхийг оролдож буй сэтгэл зүйн шалтгаанд үйлдэл болохыг Psychology Today тайлбарлаж байна. Гэвч хэл ахуулын сүүдэр татврын дарамтад тарчиг авч төрдөг нийгэмд улс төрчдийн баян жалууд хөрөнгөө гайхуулаад байх нь хэр зохистой бол. Мичиганий их сургуулийн нийгмийн сэтгэл судлаачдын судалгаагаар олон нийт тансаг амьдралтай хүмүүст итгэх, хамтран ажиллах, дундын үнц зүйл бүтээх хүсэл эрмэлзэл бага байдгийг тогтоож байна. Нэгэн туршилтаар үнэтэй брендийн хувцас өмссөн хүн, энгийн хувцастай хүн хоёрын энгийнэд нь хүмүүс илүү итгэж хамтран ажиллах эрмэлзэл төрж байсан байна. Харин брэнд хувцастай хүнийг хит өөртөө төвлөрсөн, бусадтай хамтран ажиллах чадвар сул байх магадлал өндөртэй гэж дүгнжээ. Өөрөөр хэлбэл гаднаа гяланцэг хүнийг дотроо паланцэг байх өндөр магадaltaй хэмээн хүлээж авдаг байна. Гялс амьдралаа гайхуулаад ах хэрэггүй бас нэгэн баталгаа нь энэ юм. Монголд улс төрч, бизнесменийн хүүхдүүд улс төрд орж, үе дандсан сайд нарт орж, гэр бүл түшгэлсэн коррупц тогтолцоог удан дамжин маттах үзэгдэл гарах болсон. Ингэснээр нийгмийн нэрийц систем алдагдаж, өсөлтөг чадвар суларч, онцгой эрх дарахтай хэдхэн бүлэг нийгмээс улам тасран нисдэг. Үүний жишээг хасаагүй харж байна. Nepo хүүхдүүд өөрсдийгөө элит, сэхэтэн, чадварлаг, боловсралтай гэх мэтээр өргөмжлөгчглээ хамгийн чадвартай, хамгийн шилдэг гэхээс илүү боломжит хамгийн ойр байсан л үний юм. Уг нь энэ нэр томьёо заавал сөрөг утга агуулах алба үгүй. Угтаа сайн сайхан боломж дүүрэн амьдралыг хүн бүрл хүсдэг. Гэвч дэлхийд даяарх баялагын тэгш бус хуваарлалт, хэл хахуулт идэгдэж, баян ядуугийн төлд хуваагдаж буй нийгмийн үзүүлэлтүүд олон нийтийн сөрөг сэтгэлийг гал дээр тос нэмэх шиг бүтэж байна. Тэгш шудраг нийгэм ил тод олон талд оролцооноос эхлэхийг санахад илүүдэхгүй bize.